Дорны гайхамшигт бүжгийн төрөл бол яхаа аргагүй belly dance буюу бэлхүүсний бүжиг. Анх ойрох дорнодын жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд үүссэн энэхүү бүжгийн төрөл өдгөө дэлхийн өнцөг болон дэлгэртлээ хөгжөөд байна. Тэгвэл гуайлаг бэлхүүсний нууц болох belly dance бүжгийн төрөл Монгол улсад орж ирээд 10 жилийн нүрийг үзэж байгаа юм. Үүнийг Монголд анх үндэслэгч нь belly dance-ийн Аз дэлхийн аварга Монголын belly dance-ийг хөгжүүлэх төвийн тэр хүн Баярмаа юм а. 2009 оноос хойш мэргэжлийн төвшөнд хичээллэж багшилсан түүний хувьд өдгөө өөрийн Баярмаас belly dance VIP клубээ нэгээд үйл ажиллагаанд тунга амжилттай эхлээд байна. Тийм анхад VIP-г салбараа нэгээд дөнгөж өгд хаалга нэрээ шийтгэн будаг хангасан гэд салбараа нэгээд байж байна. Тэгээд яг хүмүүсээс тэгдэлтэй Баярмаа гшаа та яг өөрөө ингээд яг 100% өөрөө заадаг юм салбар VIP нэгээд чигээд маш олон хүнээс санал ирсэн. Тий. Тэгээд яг өөрөө ер нь ол зориглоод ингээд яварч ясаа салбараа нээлээд belly dance нь 12 нуглаа гигсмийг гөрвөлзөх хөдөлгөөнийг сайжруулж голын хий болон нуруу хүзүүний суулт шохоожилтыг бүрэн арилгадаг тустай. Эмэгтэй хүнийг хамгийн дур булам харагдуулдаг өвзөг, гуй, бэлхүүсний ялгаралыг маш сайн хөгжүүлдгээр онцлогтой бүжгийн төрөл юм а. Миний хувьд гэх юм бол би belly dance-аар хичээлээд 3 жил болж байна. Тэгээд энэ бүжгийн онцлог гэх юм бол одоо хүний биеийн галбирыг хэцүү засдаг. Тэгээд би их бүхтэр нуруутай байсан. Тэгээд бүхтэр нуруунаасаа болоод өсдөхгүй их намхан байсан. Тэгээд тасглаа сайн хийгээд энэ бүжгээр хичээлснээр би өндөр болоод нурууны шохоожилт арилаад өндөр бол биений галбир их хэцүү болж засагдсан байгаа. Belly dance бүжиг маань эмэгтэй хүний хамгийн гол юм дотоод гоо сайхныг өөртөө эмэгтэйчүүд маань бас хөвчлээ ингээд төрсний дараах ч юм уу ингээл өөртөө итгэлээ алдсан хүмүүсүүд бас их байдаг шүү дээ амьдрал дээр. Тэгэхээр энэ бүжиг маань өөрөө дотоод өөрийнхөө гоо сайхныг дотроос нь мэдэрснээр эмэгтэй өөртөө маш их итгэлтэй болдог. Өөрийнхөө тэр гоо сайхан талуудыг илүү мэдэрч эхэлдэг. За дотоод сэтгэл зүйн хувьд тийм байлаа гэж бодоход энэ бүжиг маань өөрөө эмэгтэй хүнийг маш эмэгтэй л галбирт болгож өгдөг. Бэлхүүсний тойрог хэмжээгээр маш огцом хайдаг, маш хасагддаг. Тэгэхээр дорны галбир гэдэг чинь араб Египт түүхнүүд маань ерөнхийдөө нэг юм нарийнхан бэлхүүстэй, тэгснээ юм таазтай, үзэгтэй, гуйтай, маш гоё ингээд цээжтэй, тэвхгүр мөртэй ийм галбир гэдэг чинь дорны галбир. Тэгэхээр яг тэр галбирыг бас их үүсгэж өгдөг. Тэгээд ер нь аль нэг 3 сар яваад ирэхээр нэг эхний тэр суур булчингууд яг зөв хөгжиж ирдэг, яг тэр галбирууд гардаг. Баярмаа belly dance-ээр багшилсан энэ хугацаанд 17,000 шавийг бэлтгэсэн байна. За тэдний дунд олонний танил бүсгүйчүүд олон байдаг. Тухайлбал Мисс Батцэг, Дуучин, Ариуна, Ану зэрэг Монголын урлаг соёлын сар болсон бүсгүйчүүдийг дурдж болох юм а. Мөн Баярмаа багш бүсгүйчүүдэд зориулсан эрчимтэй тураах хичээлийн хөтөлбөрийг санал болгож байгаа юм. За хөтөлбөрт дорны бүжгийн гайхамшигт belly dance-ийг эртний ухааны арга болох йог болон аэробиктэй хослуулах боломжтой. За хичээлийг тухайн салбартаа үнэлэгдсэн спортын мастер чадварлаг багш нар ордог нь эдний бас нэгэн давуу тал юм а. За манай Баярмаас belly dance клуб дээр йогийн хичээл бас давхар явагддаг байгаа. Ширээ амьдрах урлагийн йогийн хичээл явагддаг. Мэдээж йог хийснээрээ хүн эрүүлжин, стресс ядаргаагүй болно, амар амгалан болно, аз жаргалтай болох гэж хийдэг. Йогийн дасгалыг тогтмол системтэй хийснээр маш сайхан үр дүнгууд гардаг. Ер нь бол маш олон өвчнүүдийг амгаадаг йогийн дасгал маань. Зөвхөн йогийн дасгалаас гадна амьсгалын техник маш чухал. Хүний амьдрах эрчим хүчээ авдаг хамгийн чухал хэсэг бол амьсгал. Тийм учраас амьсгалын энгийн болон дунд зэрэг болон хүчирхэг амьсгалын техникүүдийг бас заадаг байгаа. Тэгээд манай йог нь болохоор зэрэг маш өнөр гэр бүл. Яагаад өнөр гэр бүл гэж байгаа юм бэ гэхээр зэрэг 8 настайгаас эхлээд 80 настай хүмүүс хичээлдэх боломжтой. Уран сайхны гимнастик маань өөрөө октоодыг гой сайхан болгодог гоо зүүн спортын төрөл юм байгаа. Тэгээд дээрэс нь хөгжмөнтэй салшгүй холбоотой. Тэгэхээр хөгжмийн мэдлэг бас олгодог гэсэн үг. Тэгээд дээрэс нь сонгодог бүжиг балетын дасгалууд ордог. Тэгээ хөлгөний нэвсэлтэй болохын тулд бид нар янз янзын бүжиг, янз янзын хөлгөөнүүдийг бол тогтмол зааж байдаг. Майг гიშгдэг ч юм уу, төрөлхийн майг ч юм уу, олдмол майг ч юм уу те бүхтэр энэ тиймэрхүү хүүхдүүдийг бол дорн засдаг. Ягаад гэвэл манай уран сайхны гимнастикийн үндэс суурь маань сонгодог бүжиг. Тийм учраас бид нэг сонгодог бүжиг балетын дасгалууд бас ороод явцдаг учраас нурууны бүхтэр майг бол засардаг.
За одоо энэ та бүхэнд харагдж байгаа одоо энэ дасгал байгаа. Гизээ татаад түлхэж байгаа энэ дасгал бол belly dance-д хамгийн анх үүссэн дасгал байна л да. За энэ яагаад энэ дасгал үүссэн гэхээр ойрхот орондын бүсгүүчүүд маань энэхүү дасгал хөдөлгөөнийг хийгээд хүүхдээ ерөөдөө жирэмсэн үнээс үүсэлтэй шүү дээ belly dance бүжигч чинь тий. Тэгэхээр жирэмсэн эхчүүд маань ерөөдөө нөгөө энэ гиз татаж түлхэх тэгээд ер нь гизийг үрэлцүүлэн сайжруулдаг. Дэлгэлүүлээд ингээд belly dance-ийн хөдөлгөөн байдаг шүү дээ дангаараа байдаг. За тэр хөдөлгөөн бол анх үүссэн. Яагаад хийсэн гэхээр хүүхдээ хүндрэлгүй төрүүлэхийн тулд. Belly dance нь жирэмсэн эмэгтэйчүүд хичээлж болдог цорын ганц бүжгийн төрөл юм. За энэ ч утгаараа жирэмсэн эхчүүд belly dance-ээр хичээллэх бүрэн боломжтой. Үзэгчдэнд ташрамдуулгад Баярмаа багш маань үл хүнд бөгөөд жирэмсэн эхчүүдэд зориулсан тусгаасан хичээлийн хөтөлбөрийг гарган өөрөө бичлэн зааж байгаа юм а. Сүүлийн үед орж иж байгаа охид бүсгүүчүүдээс харахад алхаа гişгээ буруу явахар хүний булчин маань буруу өгчдөг байхгүй. Шилб гадагшаа майг болох. За яанда буруу гიშгсээр гад ясны майг үүсэх. За тэгээ буруу сууж буруу гიშгээр кальпи үүсдэг. Тэр алгана мэрэгжлийн үүсвэрлэхээр мэдтгүү л дээ. Тэгэд бид нар одоо мэрэгжлийн үний үүднээс тэр алган дээр нь харж зөвлөж өгдөг. Охтын гоо сайхны спорт болохоор угаасаа тэнд нь алхаа гიშгээ хүүхдийн майг засах тэр одоо тэр бүхий л дасгалууд ордог байгаа. Нуруу хөдөөний бүхтэр засах. Маш их хүүхдүүд манай багш дээр ирж ирэхэд хөлний бүр түнхний хүртэл одоо бэртэлтэй хүүхдүүд маань ирж засуулж ингэж ирүүлж исэн тохиолдол гарч исэн. Тэр хүүхдийг ер нь баг дээр нь ер нь бол буруу алхаа гიშгээтэй хүүхдүүд байгаа бол хүүхдэд тэгж анзаарч байгаа хэцүү хүүхдүүд одоо үзэж байгаа бол тэр октын гоо сайхны уран сайхны гимнастикт яс хүүхдэд бүртгүүлж олно шүү гэж зөвлөмөр. Баярмаа багшийн тусгаалсан хөтөлбөрт хамрагдсанаар belly dance, балет, нүүрний йог, эрүүл зөв хоолны зөвлөгөө, алхаа гიშгээ, нуруу хүзүүний бүхтэр, хөлийн майг засах дасгал, өвгцөг, гуй, бэлхүүсний булчин чангалж тураах дасгал зэрэг багтах юм а. Мөн мэрэгжлийн арцэг нурууны барайцлын эмчтэй хамтарч ажилладаг бөгөөд эмчийн үзлэг зөвлөгөө, 12 нуглаа эзний цэвэрлэгээ, эрүүл зөв хоолтын зөвлөгөө багтдагаараа онцлогтой. Ерөнхийдөө 12 удаагийн belly dance хичээл VIP хичээл ороод дээрэс нь belly dance орсон хүн болго ерөнхийдөө өөрийгөө зөв бодож сурах, нүүр бодолд хичээл ордог байна. Тэгэхээр бүсгүүчүүд маань нүрээрээ LPG-ндээ яваад нүрээрээ тураад гоё болох нь байна. За би галбар маань гоё өвтгш болох нь байна. Дээрэс нь нүрээ гоё зөв будаад сурчуулаас бүсгүүчүүд маань өртний хэрэгтэй болов гэд эдгээр цогц хичээлүүдийг орж байгаа. Мөрөөдөлтөд хүрэх зорилготой байхад амжилт тийм чухал байдаггүйг харуулж эх орондоо төдийгүй дэлхийн хэмжээнд үнэлэгдсэн Баярмаас belly dance VIP клубээс бэлтгэсэн нэвтрүүлгийг үзэгчдэнд хүргэлээ. Уян налархаа хөдөлгөөн, гуайлаг бэлхүүс, эрч хүч эмэгтэй хүний гоо сайхан энэ бүхний нууцыг мэдхийг хүсвэл бүсгүй та Баярмаас belly dance VIP клубыг зориорой. Энэ сайхан гойлог бэлхүүсний нууц belly dance үгээр манай бүсгүүчүүд хичээллээрээ тэгээд эрүүл мэнд бүх одоо цогц юм тий нүүрний йог, алхаа гიშгэ мад ордог тий нуруу хүзүүний бүхтэр хайрлах цэцгэл орж байна. Хөлийн кальпи хайрлах, булчингийн майг, ясны майг одоо тэгшлэх гэсэн юм бас тусгай VIP ангижс тий хичээлүүлдэг баа. Тэгэхээр эдгээр бүх одоо хөтөлбөрөд цогцоороо багтсан манай клубт та бүхнийг хүрэлцэн эрхийг хүрж байна.